За миний нэрийг Агима гэдэг. Би контент бүтээгч, сэтгүүлч мэргэжилтэй мөн английн орчуулагч. За манай гэр бүлийн гишүүд болохоор бид нар ер нь ам бүл тавуулаа гэж явдаг. Би болон манай нөхөр, манай хүү. За тэгээд энэ хоёр өвстэй хүүхдүүд маань байгаа. За энэ жоохон аашны хөдөлсөн нөхрийг болохоор Персимон гэдэг. Бид нэр Перси гэж дууддаг. За энэ тайван бүдүүн нөхрийг болохоор Жаба гэдэг. Персигээ бид нэр 4 жилийн өмнө Facebook-ийн зараар олж үрчилж авч байсан. Жабагаа 5 жилийн өмнө бас үрчилж авч байсан. Би багасаа ер нь амтнд их хайртай хүүхэд байсан. Өмнө нь тагтаад ижээжсэн бас 2 удаа, 3 удаа муур ижээжсэн. 19 онд манай нөхөр бид хоёр муур үрчилж авъя гэж шидэд. Тэгээд Facebook-ийн зарын группт орсон чинь Эрдэнэтэд нэг орцон дотор ирж хонголдог нэг бүдүүн муур байна гэд. Тэгсэн чинь манай Жабагийн зар байсан. Тэгээд тэр зарн дээр яагаад авахар шийдсэн бэ гэхээр ингээд уйлцсан нүдэнд нь нулимс гурчихсан зураг байсан. Тэгээд тэрийг айгүй олон хөө өхөөрдөжсэн. Тэгтээ бит хоёр яг тэр зарыг тавьсан хүнтэй холбогдоод наашаа Улаанбаатар руу явах унаанд хийж өгч болох уу гэсэн чинь тэр өдрөө бараг хийгээд явуулсан. Унаанаас аваад тэгээд орой эмнэлэг хахаас өмнө эмнэлэг рүү аваачиж үзүүлсэн чинь зөв зүгээр цоо ирүүл муур байна гэд гэртээ харсан чинь бит хоёрыг баахан сюрприз өгцөн. Цээж нь ярьсан чинь арцалцсан олон бөөстэй. Тэгээ усанд оруулсны дараа би зссэн чинь шимэгч хорхоотой орхооны өндөг ингээд гарч ирж байгаа. Тэгэл бит хоёр ч одоо бөөснөөс нь за бөөс бол гайгүй нэг 2 өдрийн дотор салчтай мөлий. За шимэгч хорхоотой бол бит хоёр сайн үзэлцээ. Бараг бүтэн сар болоод тэгээд хамгийн сүүлд нь нэг аюу сайн орс туулга гэдээ уулгасан чинь юм миний одоо эрхийн урууны чиний урт тийм хорхоо унж ирсэн. Тэгээ тэр хорхоо унж ирснээс хойш ер нь бол шимэгч хорхоог болсон. Тэгээ яасан бэ гэсэн чинь мань нөхөр гудамжинд амьдарч байхдаа тагтаа юм уу хулганд барьж идээд тэгээд эднэр нь дотроо шимэгч хорхоотой байж таарсан байгаа юм л да. Тэгээ одоо энээсээ болоод манай муур жоохон бөөр муутай. Тэгээ давсаг муутай. Тэгээ ер нь байнгын эмчийн хяналтанд одоо сүүлийн 5 жил амьдарч байгаа муур байна. Одоо хэдэн удаа эмч рүү авч гүйснээ санахгүй байгаа. Тэгээ бид нэр тухайн үедээ бол нэг өрөө байранд амьдардаг байсан. Тэгээд нөхөр хүү бид гурав дээр муур нэмэгдсэн чинь ер нь биднэрт орон зай багтаад гүүж одоо нөгөө амтын эмчийг гүүж биеийн жилээ гарах хэвээр зай байхгүй хүүхэдтэйгээ дөрүүлээ ингээд буужгийнхаар ерөөсө багтгаа байлаа. За ер нь байраа томруулъя гэж шийдээд тэгээ бидэд ер нь энэ байраа муур хүүхэд хоёртой тойрол томруулсан байхгүй юу. Тэгээд байраа томруулаад байжсэн чинь бас Facebook-ийн муурны групп дээр нэг юм 3 өнгөтэй урт төстэй муур байна олдсон гэд зар хараад би шууд анхны харцаар дурлаад тэг хүнтэй холбогдоод тэг бид нэр ингээ байранда засвар хийж ийна нэг сар хараад өгөөч ээ сар харсны дараа авъя гэд тэгээд тэр ануужин гэдэг охинд бас их баярлж явдаг муурыг маань олж өгсөн. За саарл муураа авчираад бид хоёр өрөөсөө нэр бодоод нэлээд удаан ботсон. Тэгээд янз бүрийн нэр хэлж ütсэн чинь болохгүй. Бид хоёр барыг тоотороо гэж хэлд юм уу гэж бодож байсан. Тэгсэн чинь бид хоёрын нөгөө нэг хамгийн дуртай кинонуудын нэг нь Оддын дай. Тэгээд Оддын дан дээр нэг юм Jabba the Hutt гэдэг нэг юм амар том өт юм айгу бүдүүн өт байдаг. Тэгээд манай муур чинь шимэгч хорхоотой байсан болохоор бүхснээс нэг дунаад байсан. Тэгээд амар тарган дээрээс нүттэй болохоор бид хоёр шолоод тэгээд Jabba гэж нэрлээ. Тэр чигтээ Jabba гэд тогтцсон. Персимоны хувьд бол Персимон гэдэг нь элчин чих жимсний нэр. Тэгээд нэг муураа ямар ч гэсэн юм хөөрдмөр жимсний нэрээр нэрлэмээрсэн. Тэгээд Перситэй жимсээр нэрлэжсэн. Мууртай байснаар манай гэр бүлийн уур амьсгал бол үнэхээр аз жаргалтай дүүрэн басан. Ядчил хийх юмгүй байлаа гэхэд муураа хараад сууж хахад ингээд нэг тайвшраад стресс багасж байгааг нь мэдэгддэг. Тэгээд тэгж зовж байсан амьдтыг одоо ингээд дулаан гэртээ гиз сатглан айх аюулгүй байлгаж байгаа нь миний хувьд өөрөө их гоё одоо сэтгэл дүүрэн байдаг. Хүмүүс нэг тэгээд байдаг шүү дээ. Амьтанд ичээхэд ямар хэрэгтэй, надаа ямар ашигтай. Тэгээд 3 өнгөтэй муур байвал мөнгө авчирдаг ч юм уу. Муур байвал зүрхний өвчин сайн маа ингээд нэг өөртөө ашиг болохоор надад ямар ашигтай гэдэг үүднээс ингэж тижээх гээд байдаг. Надад бол зүгээр
одоо хүнийг бараадаа л амьдрах зайтай энэ амьтдад тэ гудамжин зовж байгаа нэг ч ихсэн амьтанд тэр хүмүүс тэр амьтдын одоо амьдралыг нь утга учиртай болгож байгаа гэж бодохоор надад өөртөө тэрнээсээ илүү таашаал авдаг. За энэ хоёрыг авснаас хойш хамгийн удаан нэг 2-7 хоног гадаад аялж исэн. Дүүтэйгээ үлдээгээд аялж исэн. Тэгээд гайгүй таньдаг хүнтэй үлдсэн болохоор нэг тийм хэцүү бол байгаагүй. Тэгээ бид хоёр бол энд тэнд явхаараа л бид гурав ч муураа санаал манай мууртайч адилхан юм байна гэл тэгэл видео кол хийж хараад. Тэгээ манай хоёр бол ер нь удаан хугацаанаас илүү баг гадуур явж байгаад орой ирэхэд л ер нь амар санцаа орилоо бүр гуталтайлуулахгүй дэшээ авираал бүр тэрврүүлэх амар туртай. Гэр бүлдээ үстэй гишүүн нэмэхээр шийтсэн бол заавалчгүй үйлдвэрийн, заавалчгүй хар нялхаас нь авж байж заавалчгүй дэлгүүрээс худалдаж авч ийж одоо үн цэнтэй болдог ч юм уу. Нэг тийм ойлголтоо дахиад нэг бодож үзээрэй. Одоо дэлгүүрээс авсан гудамжинд байгаа амьтныг авсан ямар ч ялгаагүй тэд нэр бүгдээрээ одоо цохилдог зүрхтэй, бүлээн амьсгалтай, халуун биетэй та ингээд хайраараа услах юм бол буцаагаад тэр хайрыг чинь танд 100 дахин ямар ч хэрэгэлзээгээр өгөхөд бэлэн тийм зүрхнүүд тэгээ хажуугаар өнгөрсөн хүн болгоноос хайр гордоод хин намайг авах бол хин намайг одоо хин миний гэр бүл болох бол гэд танаас гордоод явж байгаа. Тэгээд гудамжинд байгаа ийм олон эзгүй амьтад эзнээ хайж байхад заавалчгүй шинээр үржүүлэн заавалчгүй дэлгүүрээс худалдаж аавна гэж битгий зөрүүдлээрээ миний хувьд бол цаашдаа ч гэсэн хэрвээ амьтан үрчилж авах юм бол дандаа гудамжнаас одоо үрчилж аавна. Тэр амьтдыг шинээр худалдаж авсан, эмнэлэгт үзүүлээд дэмжлээд авсан ямар ч ялгаагүй нэг ч гэсэн амьтныг гудамжинд даарч чичрээд хог идээд хүмүүсээс машинаас айж амьдрах хувь зайнаас салах нь өөрөө бол хамгийн эмрэнгүй сайхан үйл юм шүү. Univision-тэй хамтдаа жаргалтай.